Сайн байна уу? Намайг Өмнө аймгийн Хаангар сумын ерөнхий боловсролын 11-р ангийн сурагч Б Дуншигай. Миний бие хог хаягдлын хор өнөлийн тухай ихтгэл тавьж байна. Хог бол зүгээр нэг үлдэгдэл биш. Хүний ухамсарын төвшин хэмжээх хэмжээр юм. Бид өнөөдөр ийшээ ирж явахдаа газар байсан хогийг харлаа гэж бодоход яах вэ? Зүгээр л хараад өнгөрөх байсан. Өнөөдөр дэлхийд даяар хог хаягдлын хэмжээ эрчимтэй нэмэгдэж байна. Дэлхийн банкны судалгаагаар жил бүр дэлхий дээр 2 тэрбум гаруй тонн ахын хог хаягдал үүсдэг бөгөөд хэрв одоогийн хэрэглээний хандлага өөрчлөгдөхгүй бол энэ тоо 2050 он гэхэд 3.4 тэрбум тонн хүрэх төлөвтэй байна. 3.4 тэрбум тонн гэдэг бол 5.6 сая заантай тэмцэх хэмжээ юм. Энэ нь хог хаягдал зөвхөн орон нутгийн асуудал биш, дэлхийн хэмжээний тулгамдсан асуудал гэдгийг харуулж байна. Иймээс өнөөдрийн хэрэглээ маргааш амьдралд чуулт нөлөөлдөг гэдэг нь баримтаар нотлогдож байна. Би хог хаягдлын тухай илтгэх гол зүйлсээ 3 хэсэгт хуваалаа. Нэгдүгээрт миний бодлоор хэд хэрэглээ болон нэг удаагийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хог хаягдлын хэмжээг эрс нэмэгдүүлж байна. Ялангуяа хувцар хог нь байгальд 100-аас 500 жилийн хугацаанд задардаг гэсэн судалгаа бий. Өнөөдөр хэрэглэсэн нэг ширхэг гялгарууд хэдэн үеийн турш байгальд үлддэг. Энэ нь хөрс, ус, агаар бохирдох, био олон янз байдал буурах, зэрэг эрэх бус үр дагаврыг үүсгэдэг. Далай тэнгис төчил бүр хэдэн сая тонн хувцар хаягдал орж усны амьтдын өвхлийн шууд шалтгаан болж байна. ЮНЕП-ийн талент дурдаг. Ийхүү өнөөдрийн хайхрамжгүй хэрэглээ маргааш амьдралд шууд нөлөөлж нотлогдож байна. Хоёрдугаарт болохоор хог хаягдлын буруу менежмент нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж ил задгаа хогийн цэгээс ялгарах метанхин агаарын бохирдлыг нэмэгдүүлж уур амьсгалын өөрчлөлтийг түргэсгдэг. Дээрээс нь бохир ус хөршин халдварт болон амьсгалын замын өвчний тархалтыг нэмэгдүүлдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар бохир орчинд амьдардаг хүмүүсийн дунд халдварын өвчлөлийн түвшин 30-аас 50% өндөр байдаг нь тогтоогдсон. Энэ нь хог хаягдал зөвхөн байгаль орчны асуудал ус нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан сорилт гэдгийг харуулж байгаамаа. Гуравдугаарт дахин боловсролтын түвшин хангалтгүй байна. Олон орны судалгаагаар нийт хогийн зөвхөн 20-аас 30% л дахин боловсруулагддаг. Үлдсэн хэсэг нь шатаагдах эсвэл бурчлагдах замаар байгальд ачаалал өгсөөрнө. Үүний улмаас нөөцийн үр ашиг алдагдах, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд илүү их байгалийн баялаг хэрэглэх шаардлага үүсдэг. Харин англи ялгах дахин боловсруулах системийг сайжруулж чадвал нөөцийг хэмнэх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой. Таны аясаг гутлын боловч байгальд ачтайгийн чинь үед хүртэл газар цэнгээгүй байсаар нэг удаа цаашлаад хог хаягдлын асуудал нь доктортой хөгжлийн гол төлхөөртэй холбоотой. Хэрэв улс орнууд дахин боловсруулах эдийн засгийн зарчмыг хэрэгжүүлж хогоо нөөц гэж үзвэл байгаль хамгаалах, эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болгох зэрэг олон талын үр ашиг бий болно. Харин өнөөдрийн хариуцлагагүй хэрэглээ нь байгаль орчны дороотлыг хүртэлцэж ирээдүйн амьдралыг өндөрлөж байна. Хог бол хүний ухамсаргүй байдалд бэлтгэгдсэн жимээг боловчсон. Хэрвээ 20 жилийн дараа миний хүүхэд аава яагаад байгаль дэлхийн гол мөр ийм бохир юм бэ гэж асуувал би юу гэж хариулах вэ? Иймээс миний байр суурь хог хаягдлыг багасгах, хэрэглээг зохистой төвшөнд барих, дахин ашиглах, англи ялгах дадлыг хэвшүүлэх нь хувь хүн бүрийн үүрэг төдийгүй маргаашийн эрүүл аюулгүй орчны баталгаа юм. Өнөөдрийн ухаалаг сонголт ирээдүйн амьдралын чанарыг тодорхойлно. Бид хог байгаль тавьсаар ах уу? Эсвэл ирээдүгөө хамгаалах уу? Сонголт бидний гарт байна. Хаангар сумын ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагч Б Дуншигай. Баярлалаа.